Хүнс өдөр буг чөтгөр байдгийг нотолсон энэ хачиргалтай явдал Сэлэнг нутагт болжээ. Энэ нутагт амьдардаг Үржин гэдэг авгай 12 настай энэрл охины хамт амьзуулгын 5 үнийгээ бараадан амьдардаг байлаа. Үржин бие муутай болохоор ойр зургийн ажил үнээгээс ах ажлаа амжуулах. Харин охин нь хідэн үнээгээ хол ойрд бэлчээх ажлаа хариуцсан. Хідэн үнээ нь сайлын чиглэлээр ирлий зүйлдрэх болохоор өдөртөө л нэг үнээ нь 10 орчим литр сүү өгч ядарсан ээж охин хоёрыг үлхэн тижээн. Тэд сүүгээ зарж гурил будаа амжиргаа ойр зуран юм аавна. Нутгийнх нь хоёр үнийг ядарсан ээж охин хоёрыг тижээж байгаа буянтай мал юмдаа гэлцгээж махтдаг байлаа. Нэгэн орой хүчтэй шуурга тэгдэж бэлчээрээс ирж амжаагүй байсан хідэн үнээ нь шуурганд урууджээ. Үнээний араас охин явах нь ойлгомжтой. Ядарсан тэдэнд онолгын морь байсангүй. Инэрл хоёр үнээгийнхээ шуурга уруудаж явсаар харанхуйтай золгов. Хідэн үнээ нь бараас ураггүй. Амнасаа уйдаагүйч тэрээр амин зуулга болсон үнийгээ алдахыг сайж байснаас бус хөөрхий охин харанхуй шөнөөс огтайсангүй. Сарны гэрэл баримжаалдан харвал охин гэрээсээ 10 гаруй километр холдож чонтой ууланд ирчихсэн байв. Гинт чон гэсэн бодлоо толгойд нь орж иж биеийн зарсхийгэд иржээ. Тэгж байтал чонын үлхтөө сонсогдож охины зүрх золтой л амаараа гарчихсангүй. Айж өвлбөр бүрч буруудна гэдгээ охин мэдэж ойлгох дуунаар чон тэр дороо давхиж ирнэ гэж бодоод байж байтал ойролцоох ботны араас үе хөөйгийнхээ дуу гарлаа. Ашгүй тэд хүн байна гэж охин бодоод тэр бот руу очтол өнөөхтөө баг зэрэгээр дахиад л холдож үе хөөйг дуудсаар байв. Тэр дуу яг хүнийх шиг сонсогдсон тул охин амиа аврахын эрхэнд араас нь дагсаар байв. Шуурган дуруутсан үнэнийхээ араас явсан охин төөрч бодлоод гэрээ олохоо болчихжээ. Хэсэг хугацаанд өнөөхтөө дуулдгаа болж нүүр нүдгүй цасан шуургал шуурна. Охин сүулдэ хаашаа явгаач мэдгээ болж зүгээр л шуурган туугдан явлоо. Гэтэл өнөөхтөө яг чанхаард нь тодхон дуулдав. Иргэн хараад өнөөхтөө байгаа зүгийг баримжаалан алхаж эхэлжээ. Хүчтэй шуурганд хацар нүрээ хайруулсан охин тэр дуграад байгаа зүгийг дотроо алдахгүйг л хичээж явлоо. Сүүлдээ чонноос л амьд мэт мултарч байвал тэр төөрөх хамаагүй болж өглөө болоход гэрээ олондоо гэж охин бяцхан ухаандаас итгэсэн байна. Өнөөх үе хөөйгийнхээ ботны араас дуурах дуу охиныг араасаа дагуулсаар байв. Хөөрхий охин энүүхэн ойрхон хүн яваад байгаа юм байна. Би тэднийг дуудан хашгирч болохгүй. Тэгвэл чон гүйцэж ирээд намайг барьчих нь энэ дууг дуугүйхан дагаад байл гэж бодсон байна. Харин чонын улах дуу нэг ойртож нэг холдоно. Өнөөх үе хөөйгийнхээ дуу энхүү харанхуйд дагуулж явсаар охиныг нохоо хуцах дуутай уулзуулжээ. Гэтэл тэр нохоонд өөрийнх нь баавга нохоо байхыг охин тэр дороо таньж баавга гэж дуудахад туглын чинээ том биетэй монгол онхор дахиж иржээ. Нохоо дахиж ирээд сүүлээ хөдөлгөн түнд ирхэлсэн байна. Нохоон дуунаар чон үлх бүр сонсогдгоо болж хамгийн хаширгалтай нь охиныг дуудан дагуулсаар гэрийнх нь гадаа авчирсан өнөөхөө үе хөөйг их дуу бас сонсогдгоо болсон байна. Охин 9 минут орж ирсэнд ээж нь ухаангүй их баярлан нүддүрэн нулимстай огтож ээж нь чамайг харанхуйд чонд бариулчихлаа гэж бодож байлаа. Тэр хоёр үнээч яг охин минь амьд байгаасаа гэж бурхандаа зогсоо зайгүй залбирлаа. Барих гээд байвал тэр хоёр үнийг минь барь. Охиныг нь үлдээгээрэй гэж чонон хүртэл залбирлаа. Маргааш нь нутгийн нэгэн малчин гэр хідэн үнийг нь тууж ирээд танаа хоёр үнэ салхинд дуруутсаар байгаад манай ойролцох хадны нөмөр ирж хонсон байна. Би өглөө олж харлаа гэжээ. Бурхан тэнгэр ядарсан нэгнийг харж хамгаалдаг гэж энэ бололтой. Охин өөрт тохиолдсон явдлыг ээждээ хэлж үнийг нь тууж ирсэн малчин гэр хоёрт ярихад тэтгэхээр гайхаж охиныг юу тэгж дагуулж гэрт нь авчирсан юм бол чөтгөрөл тэгд дугардаг юм гэлцгээжээ. Сарын дараа эднийхэр буугаад морсон лам чөтгөр гэхээр л хүмүүс муу мухай юм бододог. Тэгвэл охиныг чинь чонд бариулах аюулаас чөтгөр аварсан байна. Дуун яахын аргагүй чөтгөр дагуулсаар гэрт нь хөргөж өгчээ. Чөтгөрийн дуунаас чон айдаг гэж үнэн юм байна гэж учрыг тайлан хэлж өгсөн байна. Хөөрхий Үржин тэр чөтгөрийг бурханы ич байсан учир охиныг нь гэрт нь дагуулна иржээ гэж боджээ. Бурханы авралаар би охинтойгоо хэдэн үнэтэйгээ 9 минут дүлдлээ гэж орсон гарсанд өнөөдрийг хүртэл баяр хөөртэйгээр ярьсаар суудаг.